видео үзүүлж байна. Трансгендер хүмүүсийн тухай Тата бус 10 баримт. Трансгендер энэ үгийг л дэлхийн аль ч улс оронд хэлсэн хүчтэй маргаан дэгдээдэг. Трансгендер хүмүүсийн талаар та юу ч гэж боддог бай? Энэ бол үгүйсгэх аргагүй этрээтэй асуудал юм а. Бусдыг гомдоочих вэ гэж айх, буруу гэж ойлгодог зүйлийг хэлэх зэрэг нь энэ сэдвээр аль болох нээлттэй хэлэлцүүлэг хийхээс урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ ийм маргаантай сэдвийг хөндлөхөөс айх хэрэггүй. Иймээс трансгендерийн талаарх Тата бус 10 баримтыг энд дурдах нь зүйтэй болов. 10. Трансгендеризм нь маш ховор тохиолддог. Хүмүүсийн угаалгын өрөөний хэрэглээ эсвэл тэднийг нэрлсэн янз бүрийн төлөөний үеийн талаар мэдээллүүдийг хараад Америкийн нэгдсэн улсын хүн амын ихэнх хэсгийг ийм төрлийн хүмүүс эзэлдэг гэж бодож байвал та эндүрч байна. Тэд харин ч улсынхаа хувьд нийгмийн цөөнх юм өмнөх 9 жилийн хугацаанд хийсэн янз бүрийн судалгааг авч үзвэл 2016 оны судалгаагаар 2 дүгнэлт гарсан. Нэгдүгээрт трансгендер хүмүүсийн тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгцээр байгаа. Хоёрдугаарт хэдий өснө нэмэгдэж байгаа ч тэдний тоо маш бага хэвээр байгаа. 250 хүн тутмын нэг нь эсвэл нийт хүн амын тэг 14%-ийг эзэлж байна. Харьцуулбал Америкийн нэгдсэн улсын бүх лесби, гей эсвэл бисексуал хүмүүс ердөө 4%-ийг эзэлдэг. Энэ тооноос харахад маш олон хүн эдгээр цөөн тооны хүмүүсийн амьдралд анхаарлаа хандуулж байгаа нь гайхамшигт зүйл юм а. 9. Трансгендер хүмүүс хүний дархлал хомсдлын вирусыг илүү тусдаг. Америкийн нэгдсэн улсын өвчний бүртгэл хяналтын төвөөс гаргасан трансгендеризм болон хүний дархлал хомсдлын вирусын талаар сонирхолтой олон баримтууд байдаг. Ерөнхийдөө тэд дундаж хүн амтай харьцуулахад өвчин эмгэх тусах магадлал 3 дахин илүү байдаг байна. Гүтгэх, ялгуурлан гадуурхах зэрэг нь трансгендер хүмүүст бусдыг бодвол илүү их нөлөөлдөг учраас өвчлөлийн түвшин өндөр байх шалтгаан болсон байна. Нэгэн судалгаанд хүний дархлал хомсдлын вирустэй гэж онцлогдсон хүмүүсийн 84% нь трансгендер эмэгтэйчүүд, 15% трансгендер эрэгтэй байсан бол 1% нь хүйсэн тодорхойгүй байсан байна. Эдгээр тоо мэдээлэлд нийт трансгендер эмэгтэйчүүдийн 14% нь хүний дархлал хомсдлын вирусын халдвартай бөгөөд бараг тал хувийг нь хар арьстан эзэлсэн байна. 8. Трансгендерийн мэс засал нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү дээр үед өссөн. Трансгендерийн мэс засал хүйсээ сайлуулах мэс засал зэрэг нь харьцангуй шинэ үеийн үзэгдэл мэт бодогдож байгаа ч дээр үед энэ төрлийн мэс засал хийгддэг байсан. Трансгендер хүний хувьд хийсэн хамгийн анхны мэс засал бол 1926 онд Германы сексологч Магнус Хиршфельдийн нэрэмжит клиникийн хийсэн хөх тайрах мэс засал байсан. Үүнээс 4 жилийн дараа анхны шодо тарих мэс засал хийгдсэн бөгөөд дараа жил нь анхны гоо сайхны мэс заслаар умаатай болсон хүнээр тодорсон боловч харамсалтай нь өвчтөн удалгүй нас эцэлсэн юм а. Энэ төрлийн хагалгаанд орсон анхны Америк хүн бол Кристиан байсан. Тэрээр 1952 онд Дайн руу аялахдаа Кристиан гамбургер гэх нууц нэрээр явж байжээ. Үзэсгэлэнт төрх долгиолсон шар үстэй Кристианыг Америкчууд сайнаар хүлээж авсан бөгөөд олон 10 жилийн дараа трансгендер хүмүүсийн бэлэг тэмдэг болсон байна. 7. Спортод хүчээ үздэг трансгендер эмэгтэйчүүд. Ихэнх хүмүүс үүний талаар мэдээгүй байж болох ч олон улсын олимпийн хороонд 2003 оноос хойш трансгендер хүмүүсийг тэмцээнд орохыг хүлээн зөвшөөрсөн. Ихэнхдээ хүмүүс трансгендер эрчүүдийг тэмцээнд оролцоход зүгээр гэж үздэг байсан ч трансгендер эмэгтэйчүүдийн хувьд энгийн эмэгтэйчүүдээс бие бэлтрийн хувьд жигтгэн илүү байх болсон нь шудраг бус явдал хэмээн үзэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Уг үзлийг няцаахын тулд олон улсын олимпийн хороонд эмэгтэй тамирчдынхаа эр бэлгийн даавар төвшинг тодорхойлох маш тодорхой дүрмийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл заасан шугамаас илүү эр даавартай байвал тухайн тамирчин оролцох эрхгүй болох юм а. Гэвч тус шугамыг хэрхэн заглаж тодорхойлж байгаа вэ? Олимпийн олон спортын хувьд жингийн ангилал байдаг бөгөөд энэ нь нөгөө талаараа зарим давуу талуудыг үгүй хийдэг. Жишээ нь Кастер Семеньягийн хувьд эмэгтэй болж төрсөн ч түүний бие цаанаасаа бусад эмэгтэйчүүдийг бодвол маш их эр даавар ялгаруулдаг. Хэдийгээр тэр төрөлхөн эмэгтэй боловч трансгендер хүмүүстэй ижил хэмжээний эр даавартай учраас тэмцээнд оролцох эрхээ алдах нь шудраг явдал мөн үү? 6. Мэс заслын дараа харамсах нь их байдаг. Трансгендертэй холбоотой эрүүл мэндийн олон асуудлын нэг нь хагалгааны дараа харамсдаг явдал юм а. Хэдийгээр энэ талаарх мэдээлэл судалгаа хомс байгаа ч хагалгаанд орсон хүмүүс өөрсдөө энэ талаар мэдээлэл тараах явдал улам ихсэж байна. Зарим эмчнэрийн хэлж байгаагаар мэс засал хийлгэснээс хойш хэдэн сар хэдэн жилийн дараа зарим өвчтнүүд эргэж ирээд аль болох хурдан хүйсээ буцаад солиулах боломж байгаа талаар асуудаг байна. Боддоор хийсэн цөөн хэдэн судалгаанд 20 орчим трансгендер хүн тутмын нэг нь мэс заслын дараа үүндээ харамсахад хүрсэн байдаг байна. 5. Хүмүүсийн бодсноос илүү үнэтэй байдаг.
Хүйснээс үүдэн сэтгэл санаагаар унах өвчнөөр өвчлсөн хүмүүсийн хувьд цөөн хэдэн сонголт байна. Тэд сонгосон хүйсэндээ тохируулж хувцалгаас эхлээд дааврын орлуулах им авах зэргээр өөрчлөгдөж эхэлдэг. Хамгийн хэцүү сонголт бол хүйсээ солиулах хагалгаанд орох бөгөөд энэ нь дийлдэхгүй их үнэтэй учир зарим хүмүүс орох боломжгүй байдаг. Нэгдүгээрт ихэнх орнууд дахь эрүүл мэндийн даатгал нь энэ төрлийн мэс заслыг даадаггүй эсвэл зардлын бахан хэсгийг нөхөж олгох боломжтой байдаг. Хоёрдугаарт хагалгаа нь тэнгэрт хатсан үнэтэй бөгөөд зарим судалгаагаар хамгийн багадаа 100 мянган $10 хүрдэг гэсэн үр дүн гарчээ. Иймээс олон трансгендер хүмүүс ихэнх тохиолдолд бахан хэсэгтэл мэс засал хийлгүүлдэг бөгөөд зарим нь сонгосон хүйстэйгээ аль болох ойр байхыг хичээж цээжээ боох, хиймэл бэлэг эрхтэн өөртөө наах зэрэг эрсдэлтэй арга хэмжээг авдаг байна. 4. Трансгендер эмэгтэй бэлгийн амьдрал. Дахин хэлэхэд гетеросексуал эрэгтэй буюу эсрэг хүйснээ сонирхдог эрэгтэй болон трансгендер эмэгтэйчүүдийн хооронд олон судалгаа хийгдэггүй байна. Гэхдээ хийгдсэн 100 тонны судалгааны үр дүнд хүйсээ бүрэн солиолоогүй трансгендер эмэгтэй бэлгийн харьцаанд орсон зарим эрэгтэйчүүд өөрсдийгөө ижил хүйсэнд тооцдог гинэ. Өөрөөр хэлбэл зарим эрчүүд бэлэг эрхтнээс илүүд гадаад үзмжинд илүү анхаардаг байна. Илүү шинжлэх ухааны үүднээс судалж үзэхэд зарим эрчүүдийн хувьд хамгийн чухал нь гаднах төрхөөрөө эмэгтэйлэг харагдах явдал гинэ. Нэгэн судалгаанд ихэнх эрчүүд хамтрагчин сайхан бүсгүй шиг харагддаг бол бэлгийн харьцаанд орох үедээ бэлэг эрхтэнг нь харахгүй байхад хангалттай гэж хэлсэн байна. 3. Трансгендер хүмүүсийн алалгын түвшин өсөж байгаа. Хэдийгээр тэд харьцангуй цөөн боловч трансгендер хүмүүсийн алалгын тоо сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсад нэмэгдсээр байна. 2018 онд гэхэд 26 трансгендер хүн алагдсан бөгөөд ихэнх нь хар ирсэн байжээ. 2019 оны 10 дугаар сарын байдлаар багадаа 21 ийм төрлийн хэрэг гарчээ. Хар хүмүүс яагаад хүчирхийлэлд илүү өртөмхий байдаг юм бол гэсэн асуултын хариуг хайх юм бол хар ирсэн трансгендерүүд ялгуурлан гадуурхах асуудалтай тулгарх нь илүү их байдаг нь тодорхой нотлогдно. Гэвч тэдний хүйс, бэлгийн чиг хандлага, арьсны өнгө зэргээс үл хамааран өөр олон шалтгаанаар хүмүүс тэдэн рүү дайрч давшилдаг байж болно. Өнгөрсөн онд трансгендер хүмүүсийн 10% нь бие махбодын халдлагад өртсөн гэсэн тооцоо гарчээ. 2. Трансгендерийн мэс заслын нийтлэг болон аимшигтай хүндрэлүүд. Мэс засал бүр ямар нэг төрлийн эрсдэлтэй байдаг ч хүйсээ солиулах хагалгаа нь бусдаас илүү хүндрэлтэй байдаг. Хамгийн ихээр хөнгөгддөг давсаг болон шээсний сувг орчмын асуудал эрэгтэй эмэгтэй болгох эсгээс үл хамааран аль нэг нь хагалгааны нарийн төвөгтэй байдгийг харгалзан шээсний замын хүндрэл гардагт гайхах зүйлгүй. 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар трансгендер хүмүүсийн 33% нь зөвхөн шээсний замын асуудлаараа гомдол гаргаж байсан гэдэг. Хэдий тийм ч зарим судалгаагаар эмчнэрийн туршлага мэрэгсэн байдал нэмэгдсэн нь мэс заслын хүндрэл буурахад хүргэсэн гэх сайхан мэдээ байна. Гэсэн хэдий ч энэхүү судалгаагаар өвчтний 11% нь мэс заслын үеэр маш их хэмжээний цус алдснаас болж төлөвлөгдөөгүй нэмэлт мэс засал хийлгэх шаардлагатай болох нь эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болгох хагалгаанд илүү тохиолддог гинэ. 1. Трансгендер хүмүүс амиа хорлох нь их. Өөрсдийгөө трансгендер гэж тодорхойлсон насанд хүрэгчид болон өсвөр насныхны дунд нэг ижилзэл байдаг нь тэд амиа хорлох хандлагатай байдаг. Энэ нь тэд гендерээсээ болж сэтгэл санаагаар унах, эмгэх давтан өөрсдийгөө үнэлэх асуудал болоод өөр трансгендер хүмүүсийн дарамтаас болж зовж шаналх эсгээс үл хамааран тэдний 43% нь амьдралдаа дор хаяж нэг удаа амиа хорлохыг завдсан гэж мэдгдсэн байна. Дарамт хүчирхийллийн хувьд өсвөр насны трансгендер хүүхдүүдийн 30% нь сургуультай явах, аялах үеэр аюул дунд байгаа мэт мэдэрдэг бөгөөд энэ тооны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдэгдэл байна. Бусад лесби, гомо хүмүүстэй харьцуулахад трансгендер хүмүүс амиа хорлох эсвэл амиа хорлох талаар бодох нь бараг 2 дахин их байдаг. Харьцуулахад энгийн өсвөр насны эрэгтэй хүүхдийн 5%, эмэгтэй хүүхдийн 10% нь амиа хорлох гэж оролдсон байдаг. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.